Одоо үзэгч та бүхэн шоргоолч шиг их хүн нэгэн зэрэг зам хөндлөн гарч байгааг харж байна. Хинч улаан гэрэл асаж байхад зам гарахгүй. Энэ бол багаас нь толгоонд нь суулгасан зарчим. Энд зам хөндлөн гарч байгаа 5 хүндэтмийн нэг нь 65 наснаас дээш хамгийн хөгшин оршин суугчтай улс бол Япон. За энэ Токио хотын Шимбуя дүүргийн хамгийн олон хүн нэг доор ингэж зам хөндлөн гардаг газар ирсэн байна. Яг энэ төвийнх нь одоо энэ зам уулзуур дээр би ингээд зогсож байна. 3000-аас 4000 хүн нэг доор ингэж зам хөндлөн гардаг. Үнэхээр алдартай. Гэсэн хэдий ч Япон улс манай гаригийн хамгийн их бичиг үсэг тайлагдсан ард түмэнтэй улс бараг 100%. Мөн Япон улсад гадны цагаач гэж байхгүй бөгөөд иргэдийн 98% цэвэр Япон үндэстэн байдаг. Японы газар нутгийн 70%-ийг уулрах газар эзэлдэг бөгөөд 200 гаруй галт уултай, жилд ойролцоогоор 1500 газар хөдлөлт болтгоо. Япончууд ажилдаа дуртай хүмүүс энд 14-өөс 16 цаг завсарлаггүй ажиллахыг хэвэн гэж үздэг. Гудамжинд хог хаях, шүлсэн хаях тохиолдолд $500 торгуультай хуул чанга мөрддөг улс хамгийн гэмт хэрэг баг гардаг улс гэж хэлж болно. Хүмүүс би өнөөдөр манай гаригийн хамгийн хөгжилтэй ард иргэдэн тун нэгэндээ хүндэлтэй ханддаг, залуус нь хамгийн модны хувцалдаг, наран ургах Япон улсыг зорихоор шийдлээ. Тийм ээ. Ямар ч улсад өөрийн гэсэн зовлон зүтгүр, хүнд хэцүү байдал, тулгамдсан асуудлууд байдаг. Бэлтэн үргэх 2 цуврал нэвтрүүлгээрээ үзэгч та бүхэндээ Японы түүх, зан заншил, соёл, хөгжил гээд бүгдийг нь харуулахыг зорино. Японы соёл, онгоцны буудалд буухтал мэдэгдэж эхэлнэ. Гайхалтай, үнэхээр гайхамшигтай. За үзэгчтэй Японы Нарита олон улсын онгоцны буудлын дээр болсон. Онгоцны буудлын 3 одоо терминалтай юм байна. За Улаанбаатараас ирж байгаа манай Мята онгоц 2 дугаар терминалтай буудаг. За маш том онгоцны буудлын байна. Олон улсын онгоцны буудлын сая зөвхөн гарч ирэх гэж одоо байцсан өнгөрүүлэх дээр бараг л цаг гаруй очролж орж ирж байна. За тэгээд сая доогуур цүнхэ авчаад ингээ гараад ирлээ. Миний хувьд бол их ачаа багтаа явж байгаа. Нэг үр хүчтэй, өөрийн байхгүй. За ингээд үзэгч та бүхэнд Япон улсыг танилцуулах одоо анхны дугаараа та бүхэнд өргөхөд миний хувьд бэлэн болж байна. За Япон улс өнөөдөр маш халуун байна. За халуун төгж байгаа одоо энэ чинь шууд мэдэгдэж байна. Би гарч үзээгүй байна. За гадаа бол нэмэх 28 градустай байгаа гэж байгаа. За оройн цагтаа 21-22 градустай. Ер нь бол сайхан зуны улирал ирж байгаа юм байна. Халуун дулаан улирал ирж байгаа юм байна. За нөгөө талаас энэ ч бол одоо сакура цэцгэлдэг одоо яг жинхэнэ баярын одоо үед ирсэн байгаа нь их тааламжтай байна. За наран ургах Япон улсад би Батбаяр анх удаа ингэж одоо Японы агаарыг амьсгалж байна. За сайхан санагдлаа. За бурууталтай хөдөлгөөнтэй болохоор бас их сони юм байна. Энэ талаас маш ирээд ирэх юм болов гэсэн энэ талаасаа ингэж ирж байна. За бас их сонин мэдрэмж байна. Би Англид очиж үзээгүй. За Малайзд очижсэн. Малайз бас нөгөө талтай юм байлээ. Бурууталтай одоо эсрэг талын урсгалтай ийм зам хөдөлгөөнтэй. За тэгээд эхний одоо энэ авж байгаа мэдрэмж энэ сайхан агаар. За онгоц нь мэдээж хэрэг 4 цаг нисээд ирэх. За тэгээд онгоцны буудлын дээр гарч ирэх гэж бараг 2 цаг гаруй боллоо нийт хугацаа. Агаар амьсгалах юмсан гэж их бодож байлаа. Гарч ирээд энэ сайхан агаарыг амьсгалах сайхан байна. Японы энэ тойрсон далаан энэ сайхан чиглэг агаар надад ингээ бүрхөөд авч байгаа, надад тэврээд авч байгаа юм шиг мэдрэмж төрүүллээ. За үнэхээр гайхалтай. Энэ бол сайхан мэдрэмж. За Нарита онгоцны буудлын мэдээллийн төв байна. За энэ ч ерөнхийдөө ямар автобусанд хаашхаас суух бүх юмыг энэ ч заагаад өгнө, хэлээд өгнө. За ямар ч хүн ерөнхийдөө ойлгохоор ийм мэдрэмж энэ ч бол хүн бүхэнд өгнө.
ямар автобусанд хаашгаас суух, метронд хаашгаас суух. За зочд буудлыг хаягийн өгөхөд ямар зочд буудлал руу явж байгааг нь асуугаад автобусуудын заагаад өгнө, метрогийн заагаад өгнө. Ийм байна. За онгоцны буудлын хувьд бол их том юм. За тэгээд нөгөө талаас бүр тийм fancy, бүр орчин үеийн одоо тийм юм хаалга баригдаад олон жил болж байгаа. Гэтэ японочдын нэг онцлог байдаг. Маш цэвэрхэн ийм арт түмэн байдаг. За ингээ миний арт харагдж байгаа олон хүмүүс тосоо зогсож байна. За надад ч гэсэн одоо нэг монгол залуу ирж тосно. Би огт танихгүй. За мэдээж хэрэг нэвтрүүлэг үзсэн Японд амьдарч байгаа улсууд маань тосч авах юм уу, яах юм одоо ямар тусалцаа ингээд надтай холбогдсон. За энэ утгаараа нэг монгол залуу надыг тосч авахаар бодохоор тохирсон байгаа. За сайн байна хатнаа мэдээ. Дажгүй юу? Сайн авчирлаа. За энэ манай хатнаа надыг тосч авч байгаа залуу. Хоёр бол зүгээр онлайнаар танилцаад ингээ хоорондоо харьцаад исэн. За тэгээд энэ чи амар тайван амгалан сайхан ажил төрлөө хийгээд удаж гин үү энэ чи? Нэг 10 жил. 10 жил болчихно. За хөдөлгөөн байлаа тэгвэл. За хатнаа ихтэй Нарита олон улсын онгоцны буудлаас одоо машина тавьсан паркинг руу явж явах шиг байна. Тэгж ойлгож байгаа шүү дээ тийм ээ. За энэ чи хувийн машинтай ер нь Японд байх боломж байдаг юм уу? Ер нь монголчууд энэ чи хувийн машин байх уу? Нэг бол алтны зөндөө байгаа юу? Энэ чи жолооны үнэлэх авахд хэцүү юу? Энэ Монголд үнэлэхтэй үл энэ дээр шалгалт өгөөд солиод авчих бол тийм үү? Тийм үү. Тэгэхээр заавал шалгалтандаа тэмцэхийн тулд курс суух хэрэгтэй юу, үгүй юу? Шаардлагагүй. Яг Монгол үнэлэх нь байгаа бол шаардлага. Шаардлага байхгүй. Гэхдээ дөрмийн заавал шалгалт өгнө. Дөрөм, дором хоёр. Дором хоёроо. Гэхдээ дөрөм нь болохоор компьютер дээр өгдөг юм уу? Нэг бол бичгээр өгдөг юм. Компьютер уу тийм ээ? Тестер өгчихгүй тийм. Америкт бол байдаг монголчууд маань өөрсдөө хэлгүй, нэг бол ирээд удаагүй улсад бол тестэндээ хүн оруулцдаг нэг тийм зайл хэрэглээд байдаг. Энд чинь бол тийм асуудал бол байхгүй ч тийм ээ. Бүх юм хорууны хээч байдаг юм уу тэрүүгээр яваад царайдсан хараад явчихдаг байх тийм ээ. Чи Токиодо байдаг юм уу? Токиогоос өөр газар байд. Токиодо байх уу? Токио ч ихтэй одоо их том хот шүү дээ тийм ээ. Тэгээд их олон дүүрэгтэй. Монголчууд маань аль хавьтай байх вэ? Токио ер нь монголчууд хвчлэн хэмбэл Токиогийн Адачи гэхдээ ер нь хаасаагүй л байгаа. Хаасаагүй байгаа. Яг тэр ингээд төвлөрөө байдаг хүмүүс. За. Оюутнууд нь нэг каскад авч байгаа төвлөрсөн. Одоо энэ Америкт жишээ нь би бол Америк мэдэх юм. Монголчууд олон жил болохоор бичиг баримтыг аль бие усны амьдрах эрх мэрх аваад, догоон карт аваад ингэдэг. Японд тиймэрхүү нөхцөл нь байдаг юм уу? Олон жил болохоор одоо тодорхой хэмжээний татвар төлөөд тийг асуудалгүй байгаа юм бол тийм байнгын орцох үед мэдүүлэх боломжтой болоод тэгээд авцсан хүмүүс зөндөө байгаа. Зөндөө байгаа юу? Токио хотын Шинзуки дүүрэг захиалсан зочд буудалд хатнаа маань надыг өргөж өгсөн. Замдаа хатнаатайгаа Японд хийж байгаа ажил төрөл, аж амьдралын талаар ярилцсан эсхийг нэвтрүүлгийнхаа төгсгөлд оруулнаа. За энэ бол Япон улс магадгүй манай гаригийн хамгийн гайхамшигтай улс. Ердөө одоогоос 150 жилийн тэртээ Япон улс дундад 100-ны улс байсан бөгөөд гадны ертөнцөөс өөрийгөө тусгаарласан ядуу зүдүү улс байсан. Гэвч тун удалгүй Япон улс Аз намхан далайн хамгийн хүчтэй гүрэн босд төдийгүй дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс болж хөгжсөн. За хөрш зэрэгэлдээ улс орнуудаа эслэн төрөнгөж түүхэндээ хамгийн том дайн хийж газар нутгаа тэлэх бодлого явуулсан. Эцэстээ дэлхийн 2 дугаар дайнд ялагдаж бүх ололт амжилтаа өгөө хийж хүнд хэцүү цагийг туулсан ч удалгүй Япон улс дахин сэргэж дэлхийг зэр зэвсгээр биш харин хамгийн орчин үеийн техник технологиор эзлэн хамгийн хурдан хөгжсөн эдийн засгтай улс болсон. За 2010 он хүртэл дэлхийн 2 дахь эдийн засаг байсан бөгөөд Хятад улс тэнхүү байр сууриа алдсан. За сүүлийн 30 жил Японы эдийн засаг зогссон байдалд орсон. За яагаад ийм байдалд хүрв? Японы амжилтыг одоо байгаа байдлыг дөөрөх хүсэлтэй олон улс орнууд байхад Япон улс яагаад өөрийн одоогийн байр суурь сэтгэл дундуур байдаг вэ? За үүнийг тайлбарлах зорилготой энэ удаагийн Жо аялал нэвтрүүлгийн дугаараа үзэгч та бүхэндээ хүргэж байна. За гайхамшигт баран ургах Япон улсаас та бүхэндээ энэ хүн дугаарынхаа эхний нэвтрүүлгийг хүргэж байгаа юм.
Нэвтрүүлгийн эхэнд үзэгч та бүхэндээ Япон улсын түүхээс жаахан ярьж, зан заншлыг танилцуулах юм бол үзэгч та бүхэн Япончуудын зан характер, хөгжлийн нууцыг илүү тайлах болов уу гэж бодлоо. Одоо та бүхэн дэлхийн 19-р зууны дунд үеийн газрын зургийг харж байгаа бөгөөд хамгийн том их газрын эзэнт гүрэн нь Оросын эзэнт гүрэн байсан бөгөөд харин Төв хоорондын эзэнт гүрнээр Английн эзэнт гүрэн байсан. Худалдаа 8-ны гол урсгал нь Атлантын болон Энэтхэгийн далайгаар явагддаг байсан бөгөөд Европ твийг Энэтхэг Америк твтэй холбож байлаа. Харин хинч Японы зүг худалдаа 8 хийхээр чиглэлдэггүй байсан бөгөөд хол тохиромжгүй хамгийн гол нь ямар ч ач холбогдолгүй байсан. Яагаад гэвэл тухайн үеийн Японы эзэнт гүрэн өөрийгөө бусдаас тусгаарлах бодлогыг сүүлийн хэдэн 10 жил хийсэнтэй холбоотой Японы түшмэд барууны бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байхыг хүсэхгүй байсан бөгөөд мөн гадны соёлын нөлөө орж ирнэ гэдгээс имэж байлаа. Япончуудын эмх зэгцтэй байдлыг алдагдуулж, инх тунх тайван байдлыг үгүй хийнэ гэж бодож байсан. Тэр үед Европын улс орнууд болон Америкийн эцэг улсад бүрэн үйлдвэржилт явагдаж, том хот суурин газрууд бий болж, өндөр олон давхар барилгууд сүндэрлэж байхад Японы том хотууд тосхон мэд хөгжил цэцгэлэлт байхгүй, тариаланчид тариалсан цагаан будаагаар уустаа татвараа төлдөг ийм л одоо нөхцөл байдал байсан. Нэг үгээр Япончууд барууны техник технологиос 50 жилээр хоцорч байсан гэж хэлж болно. Дэлхийн тэргүүлэх улс орнууд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг дийлүүлэх зах зээлийг хайж, бүхий чөлөөтэй гэсэн улс орнуудыг өөртөө татаж, өөрийн колони улс орн болгож, өрсөлдөөн улам ширүүсэж байсан. Америкчууд шин зах зээлийг нээх зорилгоор номхон далайгаар шин далайн зам нээж, Хятадтай маш ихээр худалдаа 8 хийж эхэлсэн. Гэхдээ Хятадын их газар Америк твээс маш их хол зайтай, замдаа бас нэг амарч, за нөгөө талаараа ямар нэгэн асуудал Хятадтай тулгарвал бараа бүтээгдэхүүнээ төр хатгалах тийм л газар нутгийг Америкчууд хайж байлаа. Тэрхүү хайж байсан газар нутаг нь Японы арал байсан бөгөөд асуудал нь Япончууд бусдад хаалттай, мөн дайсхансан улс байсан. Тухайн үеийн Японы эзэн хаан өөрийн далайн цэргийнхэнд хэнийг ч зөвшөөрөлгүй Японы эрэгт бүү ойртвол гадны хөлөг онгоц цэргүүдийг бүгдийг устгах гэсэн зарлиг өгсөн байсан. За 1853 оны 7 дугаар сарын 14 бүх зүйл Японы хувьд өөрөөр эргэсэн. За Хинсю арлын иргэд далайн тэнгэрийн хаяанд 4 том хар өнгийн хөлөг онгоцнуудыг харсан. За хэдэн цагийн дараа Японы далайн эрэгт Америкийн хөлөг онгоцнууд зогссон. За Америкийн хөлөг онгоцнуудыг Ахмад Мэци Перри удирдан явсан бөгөөд Японы зэрэг захиргаанд шаардлага хүргүүлсэн. За Япончууд бомб татуудаа худалдаа 8 хийх зорилготой Америкийн талд нээх. Нэг бол Америкийн эцэг улс хүч хэрэглэн зорьсондоо хүрнэ гэж шаардлагатаа тулгсан. За Япончууд хөрс зэрэгэлдээ Хятадууд англичуудын худалдаа 8 хийх саналыг хүлээн аваагүйсээ болж хэрхэн зовлон зүдгэр үзэж опиумны 1-р дайнд англичуудад ялгцсныг мэдэх болохоор Америкчуудын саналыг хүлээн авсан. За үүнээс ердөө 6 сарын дараа Америкийн эцэг улс болон Япон улс Канагавын гэрээ хэлцээр хийсэн. За гэрээ ёсоор Америкийн далайн усан онгоцнууд Японы Симодо болон Хоккайдо далайн бомбуудыг чөлөөтэй ашиглаж татваргүй худалдаа эргэлж болох бөгөөд ямар ч зөвшөөрөл шаардлагагүй болсон. За Америкчууд саяхан бусдад хаалттай байсан Японтой гэрээ хийж өөрсдөө худалдаа 8 хийх маш том зах зээлийг нээсэн гэж хэлж болно. Япончууд Америкчуудын шахалтаар татваргүй худалдааны гэрээ хийсэнсээ болж Японы зах зээлд Америкийн маш хямд аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн орж ирсэн. Японы үйлдвэрлэгчид Америкийн хямд бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх ямар ч боломжгүй байсан бөгөөд технологийн хувьд маш ихээр хоцрогдсон байлаа. Америкчууд үйлдвэрлэлийн аргаар маш ихээр бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж өрсөлдөгчдөө дампууруулж байсан. Японы жижиг аж үйлдвэрүүд дампуурч эхэлсэн. Хэрвээ энэ хിവэр цааш явах юм бол Японы эзэнт гүрэн нь тун удахгүй бусад зүүн өмнөд Азийн улс орн шиг барууны аль нэгэн улсын колони улс болох бөгөөд өөрсдийн баялаг түүхийдийг хямд өгөөд оронд нь үнэтэй бараа бүтээгдэхүүнийг Японд нийлүүлдэг тийм л улс болохоор байсан. Гэвч Япон улсыг Энэтхэг болон Хятадтай харьцуулах юм бол харьцангуй тусгаар тогтнол эдийн засгийн эрх чөлөөг эрхэмссэн хатуу бодлогыг явуулж ердөөсөө 50 жилийн дотор дэлхийн тэргүүлэх эдийн засгтай гүрэн болсон. За Америкчууд анх Японы аралд усан онгоцоор ирэхэд Японы аралд дундад зууны хөгжилтөө сёгун буюу дээд самурай удирддаг байсан. За түүний удирдлагын доор орон нутгийн хаад буюу даймё багтдаг байлаа. Тэд тус бүрдээ жижиг орон нутгийг захиран удирддаг. Даймогийн шууд удирдлаганд баг тушаалын самурайд мөн багтаж байсан.
За энэ удирдлагын пирамидын бүтцийн доор жирийн ард иргэд газар тариалан эрхэлж худалдаа 8 хийж байгаа иргэд багтаж байлаа. За ийм бүтцэд Японы эзэн хаан бэлгэдлийн чанартай байсан бөгөөд сёгунд зэвсэг түвшин болон эрх мэдэл бүгд байсан. За сёгун олж байсан мөнгөө зөвхөн эрх мэдлээ авч үлдэх зорилготойгоор ашигладаг байсан бөгөөд улс орноо хөгжүүлэх эдийн засгийн өсөлтөнд ерөөсөө анхаардаггүй байсан. За Америкта хийж эхэлсэн худалдаа 8 эдийн засгийн өсөлт авчирч эхэлсэн бөгөөд ард түмнүүдэд нээж эхэлсэн. За сёгуны эрх мэдэл хумигдаж тэдний эсрэг ард түмэн босож эзэн хаанаа буцаагаад эрх мэдэлтэй болгохыг хүссэн. Харин зарим сёгунд ойр эрх мэдэлтэй түшмэлүүд өөрийн байр суурийг хадгалахыг хүссэн. За ийм 1868 онд Японд иргэний дайн болсон түүхтэй. Яг энэ үед Япончууд өөрсдийн өвөрмөц онцлогийг харуулж чадсан. Хэд үнцрэг үзэл баримтлал болон барууны худалдаачдад таагүй ханддаг хандлага нь олон 10 жил үргэлжлэх цустай болоогүй. Харин жил хагасын дараа гэхэд эзэн хаан Мэйдид эрх мэдлийг нь бүрэн өгсөн бөгөөд хуучин түүний эсрэг байсан өрсөлдөгч талын хүмүүс шинээр байгуулагдах засгийн газрын гишүүд болсон. Иймд Америкчууд Японы арлыг хүчээр шахуу өөртөө нээлттэй байх бодлого явуулж эхэлсэн 15 жилийн дотор Японы засгийн газар бүрэн хэмжээгээр өөрчлөгдсөн. Шин төр засгийг удирдах хүмүүс Японы эзэнт гүрний улс төр эдийн засгийн өөрчлөлт шинжилтийг хийж улс орны тусгаар тогтнолыг баталгаажуулахыг зорих болсон. Япончуудын хувьд нэг бол дэлхийд тэргүүлэх үйлдвэрчсэн улс орнуудын нэг болж өөрсдийн бослыг тулгах, нэг бол хөрш зэрэгэлдэх хятад улс шиг хоёр опиумны дайнд ялагдаж барууны улс орнуудын колони болох хувь тавилан хүлээж байлаа. 1871 онд Японы арлаас Ивакура Томоми элчин сайдар ахлуулсан төлөөлөгчид Америкийн эцэс улсын Сан Францискотыг зорж туршлага судлах зорилгоор усан онгоцоор хөдөлсөн. Ивакура Томоми болон түүний бүрэлдэхүүнд явсан хүмүүсийн авахулсан гэрэл зургнаас үзэгч та бүхэн Японд хэрхэн хурдан бүх зүйл өөрчлөгдсөнийг харж болно. Ивакурагаас бусд нь барууны костюм болон шляп малгайтай барууны хэв маягаар үсэцсүүлсэн байхыг харж болно. Ивакурагийн баг бүрэлдэхүүн 3 жилийн турш Америкийн эцэс улсыг бүрэн хөндлөн явж цаашлаад Европын улс орнуудад айлчилж нийтдээ 120 хот суурин газрыг үзэж барууны улс орнуудын хөгжил цэцэглэлт улс төрийн бүтэц эдийн засгийн хөшүүрэг механизмыг судалж их орондоо иргэн ирсэн. Тэдэнд Английн Ливерпул хотын далайн усан онгоцны бомб, Манчестер хотын даавууны үйлдвэр, Ньюкасл хотын төмөрлөгийн үйлдвэрлэл ихээр сэтгэлд нь хүрсэн. Японоос хөгжил цэцгэлд хүрэхийн тулд ямар зорилго тавьж юунд хүрэх хэрэгтэй гэдгийг Ивакура олж мэдсэн. Харин тэд Германд айлчилж канцлер Отто фон Бисмарктай уулзсан дараа хэрхэн яаж зорилготой хүрэхийг ойлгосон гэдэг. Бисмарк тэдэнд хэлэхдээ өөрийн орны хэлийг хаах нэг асуудал нь их гүрнүүдэд байдаг онцгой эрх мэдэл гэж хэлсэн гэдэг. Нэг үгээр Япончууд эдийн засаг болон мөнгө санхүүгээ хэрхэн удирдах талаар төрөвчилсөн сургалтанд суусан. За дэлхийг тойроод ирсэн Ивакура эзэн хаанд үдсэн харсан зүйлээ ярьж өгсөн бөгөөд Япон цаашид бусдаас хараад бус эдийн засгийн хөгжил цэцгэлтэй ард иргэд нь тэнүүс сайхан байхын тулд хуучин дундад зууны хөгжлийн бодлогоос татгалзаж капиталистчийн хандлагыг барьж урагшлах нь дээр гэж өчрлөн тайлбарсан. Ингэж Япон улсад Мэйдигийн өөрчлөлт шинжилтийг бий болгосон түүхтэй. Эзэн хаант Япон улсын нэгдсэн мөнгөнд тэмдэгт нь йен болсон. Харин Mitsubishi, Sumitomo, Mitsui гэх мэт гэр бүлийн томоохон бизнесийн бүлэглүүдийн мөнгөний өргөө хувийн банкуд болж өөрчлөгдсөн. Нэгүгээр хуучны феодалууд өмсөж сурсан кимоногоо орчин үеийн костюмаар сольж бизнесийг хэрхэн хийхийг шинээр суралцж байлаа. Ингэж Японы нийгэм эдийн засагт хуучин үеийн элитүүдийн гэр бүл засаг давхарга бий болсон түүхтэй. Самурайчуудаас бүх зэр зэвсгийг нь хураан авч тэдийг энгийн иргэдтэй адил түвшинд үзэх болсон. Жижиг хаант гэмээр олон газар нутгийг Японы эзэнт гүрний мужууд болгож харин тэдгээр газар нутгийн хуучин эзэдийг нийслэл хотод төрийн албанд урьж оруулсан. 1872 онд Япончууд анх удаага Европын инженеруудыг аралд урьж авчирч Токио хотыг Якогама хоттой холбосон анхны төмөр замыг барьсан. Хэдхэн 10 жилийн өмнө Япончуудын дийлэнх нь насаараа цагаан будааны газар тариалан эрхлэгч эзэнтэй үнэхээр ажиллаж өөрийн төрсэн газар нутгаас өөр нутаг орныг үзэх нь биелэгдэхгүй зүйл байсан болвол одоо гал тэргэнд сууж хэдхэн цагийн дараа томоохон хот суурин газарт ирж жирийн цалинтай ажилд орох боломж нэгдсэн.
Нөгөө талаараа томоохон хот суурин газарт үйлдвэржилт идэвхтэй явагдаж байсан тул ажиллах хүчний хомсдол ихээр байлаа. Тэр үеийн Японы экспортын гол бараа бүтээгдэхүүн нь торгуулан даавуу байсан. Тухайн үеийн японочдын ажиллах цалин ус маш хямд байсан учраас үйлдвэрүүд орчин үеийн техник технологи ашиглахыг хүсэхгүй хүний гараар энэхүү бараа бүтээгдэхүүнийг хийдэг байсан. Богино хугацаанд Япон улс феодалын нийгмээс өндөр үйлдвэрчсэн улс болж чадсан. Жинхэнэ эдийн засгийн өсөлтийг бий болгож тоног төхөөрөмжөө олноор үйлдвэрлэхийн тулд Японд байгалийн баялаг болох төмрийн хөдөр коксцсон нүүрс хэрэгтэй байсан. Иймд японочууд эхлээд цэрэг айрамдаа анхаарч зэр зэвсэг ихээр хийж улмаар хөрш зэрэгэлдээ манжин чин эзэнт гүрэнтэй дайдаж 50-ны арлыг өөрийн болгож 1905 онд Оросын эзэнт гүрнийг буц сохиж 5 жилийн дараа Солонгосын хойгийг эзлэн турмгийж өөрийн колони улс болгосон. Нэгдүгээр 20 дугаар зууны ихэнх үед Япон улс жижигхэн хөгжил муутай тосхон мэт улс байснаас зүүн өмнөд Азийг бүхэлд нь хамарсан Японы эзэнт гүрэн болж хувирсан. Харин 1914 оноос 1918 оны хооронд явагдсан дэлхийн 1-р дайнд Японы эзэнт гүрэн Антантын талд орж зэрдэвсэг сумны нийлүүлэлтийг хийж өөрийн байр суурийг улам ихээр баталгаажуулж дэлхийн тэргүүлэх улс орнуудын нэг гэдгээ баталсан. 1930-аад оны сүүлд Японы эзэнт гүрэн зэрдэвсэг цэргийн хүчнийхээ хэмжээгээр тэргүүлэх улс болж улам ихээр үнцэрхэг үзэл газар авч байлаа. Азийн бусад улс орнуудыг өөрийн далбаанд ор хаман авч өөрийн колони улс болгох аврах том хүсэл эрмэлзэлтэй байсан. Иймд дэлхийн 2 дугаар дайнд Японы эзэн хаант улс Германыг талд орж зөвлөлт бодуулсан Америкийн хэц улсыг хамтдаа нухчинд арж дэлхийн чиг хандлагыг заадаг тэргүүлэх улс болно гэдэгт найдаж байлаа. Японочууд энэ дайнд маш олон стратегийн алдаа гаргаж Америкийн хэц улсын эдийн засгийн хоригт орж худалдаа наймаа явуулах боломжгүй болж шатах тослох материалыг нийлүүлэлт зогсож эцэстээ шин цөмийн бөмбөгийн байгуулж дайнд Японы эзэнт гүрэн бууж өгснөөр ялагдсан. Дэлхийн 2 дугаар дайнд ялагдсан нь японочдод маш ихээр хүн дээр туссан бөгөөд Японы эдийн засаг хөгжил хэдэн 10 жилээр ухрах байсан ч тухайн үед ихсэн хүйтэн дайны нөлөөгөөр Японд харин ч хөрөнгө оруулалтыг хийж Аз номхон далаад Америкийн хэц улсын цэргийн болон эдийн засгийн гол түнш улс орн болсон. Дэлхийн 2 дугаар дайны дараах Япон улсыг үзэгч та бүхэн бодоод үзтээ. Хуучин агуу Японы эзэнт гүрэн дэлхийн түүхэнд хамгийн том дайнд ялагдаж 2 цөмийн бөмбөгийг Японы 2 том хотод хаяж нийт хүн амынхын 4% дайнд өргөдөж мөн хүн амын 10% нь ор хорон гэргүй болж өмнө нь эзлэн авсан байсан газар нутгийг нь Америкийн хэц улс зөвлөлт холбоот улс болон хятад улсууд хураа авсан. 80 жил явуулсан эрчимтэй аж үйлдвэрлэл өөрчлөлт шинжилтийн үр дүн юу ч үгүй хоосон хоцорч Америкийн эзлэн турмгийлд орно гэдгээс японочууд үнэхээр их айж харамсаж байсан. За Японы аралд Америкийн хэц улсын засгийн газраас томилсон генерал Дуглас Макартурын цэргийн хүч орж ирсэн бөгөөд генерал Японы засгийн газартаа яриа хэлцэрхийж Японыг зэвсэггүй эрхчлөөд зах зээлийн эдийн засгтаа болох төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн. Харин ч Америкчууд эзлэн турмгийл биш харин арчлалыг Японд авчирсан гэж хэлж болно. Япон шинэ үндсэн хуультай болж хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөтэй болж гэр бүлийн монополь далд эдийн засгийг үгүй хийж Японы эзэн хаан дахин улс орныг удирдах хэрэгээсээ татгалзаж эзэн хаан үндэсний билег тэмдэг болсон. Япон улсыг барууны арчилсан улсын жишгээр хөгжүүлэх алхмыг хийж эхэлсэн. Гэвч тухайн үед Японы эдийн засаг тун хүнд байдалтай байсан. Засгийн газар мөнгийг ихээр хэвлэж, ингэснээр ажилгүйдлыг багасгаж, аж үйлдвэрлэлийг дэмжиж байна гэж бодсон. Мөнгө ихээр хэвлсэн хэвээр байсан ч үйлдвэрлэл чигдрэхгүй байлаа. Улмаар Япон улс гиперинфляцид орсон. Америкчууд хуучин дайсан байсан Японы эдийн засгийг аврах хүсэл эрмэлзэл анхандаа байгаагүй. Гол зорилго нь Япон улсыг дахин Аз номхон далаад аюул занал хийлэл хийхээргүй зэр зэвсэггүй улс байлгах зорилготой байлаа. Япон улс тухайн үед маш хүнд хэцүү цаг үеийг туулж байсан бөгөөд тухайн үед хүйтэн дайн эхлэхгүй байсан бол Япон улс олон жил цааш ийм байдалтай байхаар байсан. Дэлхийн 2 дугаар дайны дараа зөвлөлт бод улс болон хятад улс хоорондоо хит их ойртож улмаар Аз номхон далайн бүс нутгийн улс орнуудыг энэ хоёр улс өөрийн нөлөөнд оруулж Америк твээс хол орших бүс нутгийг Америкийн хэц улс нь дангаараа хамгаалж чадахгүй гэдгийг ойлгосон Америкийн хэц улс
Японы талаар явуулж ирсэн бодлогоо эргэн харж, Япон улс нь цаашид дайсан биш, харин эрхтгш эрхтэй холбоотон улс болгох бодлогыг явуулж эхэлсэн. Иймд 1949 оны 2 дугаар сард Америкийн эцэс улсын ерөнхийлөгч Гарри Труман Японы арал руу баруун Германы засгийн газрын эдийн засгийн бодлогын зөвлөх Америкийн эцэс улсын иргэн Жозеф Доджийг илгээсэн. Тэрээр Японы эдийн засгийг аврах төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй байсан бөгөөд анхны хэвлэлийн хуралд хэлэхдээ Японы эдийн засаг нь яг л занганд орсон хүмэд нэг занг нь Америкийн эцэс улсын санхүүгийн тусцаа бөгөөд нөгөө занг нь алдагдaltaй ажиллаж байгаа аж үйлдвэрлэлд ихэнх хэмжээний татаас улсаас өгч байгаа нь эдийн засгийг унгахад хүргэж байна гэж хэлсэн. Иймд Америкчууд эхлээд Японы засгийн газрыг алдагдaltaй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгож байсан улсын төсвийн мөнгийг зогсоохыг даалгасан. Ингэснээр мөнгө хэвлэх ажиллагааг мөн давхар зогсоосон гэж хэлж болно. Үүний үр дүнд 500 мянган төрийн албаагчдыг ажлаас нь цомгтгосон. Олон арван үйлдвэрүүд улсын дэмжлэггүйгээс болж үе таалгаа барьж дампуурсан. Ажилгүйд л улам бүр гарч хүмүүс мөнгөгүй нөхцөл байдал хүндэрч байсан. Яг энэ үед буюу 1950 он Солонгосын хойгт дайн гарч хойдууд өмнөдийн хилийн зурвасыг дэвтэр орж өмнөд Солонгосыг хойдтой нэгдэх хүсэлтэй байлаа. Түүхээс нь үзэх юм бол дэлхийн 2 дугаар дайны өмнө Солонгосын хойг нь Японы эзэнт гүрний колони улс байсан бөгөөд дайны дараа буюу 1945 онд Солонгосын хойгийг хоёр хувааж, хойд засгийг нь зөвлөлт бод улсын нөлөөнд, өмнөд засгийг нь Америкийн эцэс улсын нөлөөнд оруулж хуваасан. Аль аль нь өөрийгөө Солонгосын хойгийн жинхэнэ засгийн газар гэж үзэж, өөр өөрийн үзэл сурталтай хоёр өөр нийгмийг бий болгосон. Ийм учраас хойдын цэргүүд 1950 онд өмнөд засагт орж Солонгосыг нэгтгэх зорилготой байсан. Энэхүү дайнд хойдын талд зөвлөлт бод улс болон хятадууд байсан бөгөөд маш их хэмжээгээр зэрэг зэвсэг болон санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан. Хятадын цэргүүд дайнд оролцсон. Харин Америкийн эцэс улс болон Нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах хүчтэй бий бүрэлдэхүүн өмнөд Солонгос улсыг дэмжсэн бөгөөд хөрш зэрэгэлдээ Японы арал Америкийн эцэс улсын цэргийн бий бүрэлдэхүүнийг төр байршуулах, Солонгосын хойгт явуулах Америкийн эцэс улсыг цэргийн ажиллагааг удирдах явуулах төв штаб байрлсан. Мөн зэрэг зэвсэг цэргийн бараа бүтээгдэхүүн Японд өөцөж улмаар Солонгосын хойгт илүүлдэг байлаа. Зэвсэг сум зэргийг Японы аж үйлдвэрүүдэд ихээхэн захиалж хийлгэж ирсэн бөгөөд Японы төмөрлөгийн үйлдвэрлэл маш олон 10 жилийн туршлагатай үйлдвэрүүд байсан. Цэргийн идэх хоол, өмсөх хувцас зэрэг зүйлийг Японы жижиг дунд үйлдвэрүүд бэлтгэн нийлүүлж байсан. Японы аж үйлдвэрүүд одоо бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлсэн бөгөөд улмаар ажилгүйдлийн түвшин буурч эдийн засаг сэргэж эхэлсэн. Цэргийн болон улс төрийн харилцаа өргөжин хөгжиж, Японы эдийн засаг хямралаас гарч, улмаар 1951 оны 9 дугаар сард Америкийн эцэс улс болон Япон улсууд Сан Франциско хотод инхийн гэрээлзэр хийсэн. Япон дахин эрх чөлөөт улс орн болсон бөгөөд харин өөрийн цэрэг аримтай байхаасаа татгалзаж, Японы аюулгүй байдлыг Америкийн эцэс улс нь бүрэн хамгаалахаар болсон. Японы нутаг дэвсгэрт Америкийн эцэс улсын цэргийн баазыг үлдээсэн. 1951 оны ихэнх гэхэд Японы эдийн засаг бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлж, дэлхийг эдийн засгаараа тэргүүлэх үе таалга нь нээгдсэн гэж хэлж болно. Япон улс хурдцтай хөгжиж мөнгө санхүүгийн эрх чөлөөнд маш богино хугацаанд хүрсэн. Иймд Япончууд бэлэн гадны технологиудыг шууд худалдаа авч эхэлсэн байдаг. Ингэснээр шинэ бүтээл гаргах гэж олон 10 жил судалгаа, мөнгө төгрөг зарцуулах шаардлагагүй. Шууд бэлэн бүтээгдэхүүний эрхийг худалдаа авч байна гэсэн үг юм байна. Жишээ нь Америкийн эцэс улсын DuPont гэж нэртэй химийн аж үйлдвэрлэл байдаг. 1930 онд энэ компани нилоныг зохион бүтээсэн. Маш бат бөх бөгөөд уян хат материал байдаг. Энэхүү материалаар хувцас болон даван бүс бараа хийж байгааг та бүхэн мэднэ. Манай эмэгтэйчүүд шилэн тэрхүү их өмсдөг. DuPont компанийн материалыг гарган авах гэж 11 жил зарцуулсан бөгөөд $25 сая зарцуулсан. Харин Японы Tarai компани 1951 онд зүгээр л энэ бүтээгдэхүүний зохиогч эрхийг $7.5 сая Америк доллараар худалдан авсан. Нилоныг үйлдвэрлэж гадаад гаргасан ашиг нь $90 сая Америк доллар төрсөн. Энэ нь зүгээр л нэг аз тохиосон 8 биш байлаа. Япончууд маш ихээр зохиогч эрхийг худалдан авч эхэлсэн байдаг. $1950 оны үед Японы Tedaka компани анхны үндэсний магнитофоныг гаргасан.
Тус компани үүсгэн байгуулагч Marita Akia өөрийн бүтээгдэхүүнийг сайжруулах цорын ганц арга бол Америкийн эзэн улсын тал зохион бүтээсэн транзисторын зохиогч эрхийг худалдан авах байлаа гэж үзсэн. Ингэсэн тохиолдолд бүтээгдэхүүний өөрийн үртэг маш хямд болох бөгөөд мөн хэмжээ багасж овор багтаа болохоор байсан. Тус компани Америкийн эзэн улсын зохиогч эрхийг худалдан авсны дараа өөрийн инженерүүд дээр жаахан өөрчлөлтийг хийлгэж илүү чанартай болгосны үндсэн дээр 1955 онд анхны авсаархан жижиг радио хүлээн авагчийг зохион бүтээж худалдаанд гаргасан. TR-63 гэсэн радио хүлээн авагч байлаа. Энэхүү бүтээгдэхүүн тухайн үедээ хамгийн овор багтаа жижиг радио хүлээн авагч байсан бөгөөд чанар нь гайхагдаж байсан. Худалдаанд гараад л богино хугацаанд Японы зах зээл төдийгүй Америкийн эзэн улс болон баруун Европын зах зээлийг эзэлсэн. 5 жилийн дараа яг ижил технологи ашиглан Tedeka компани өөрийн анхны телевизэрийг олон нийтэд танилцуулсан. Мөн тухайн үеийн хамгийн хөнгөн авсаархан голон чанартай дуу төрсний наривчлал сайтай телевизэр байлаа. Одоо үедээ харьцуулах юм бол анх 2007 онд iPhone гарч байсан үедээ адилхан үзэж болно. За үнэхээр хүн болгонд Японы Tedeka телевизэр болон радио хүлээн авагчтай болох мөрөөдөлтэй байлаа. Улмаар компани нь өөрийн нэрийг өөрчилж та бидний сайн мэд дөрвөөсгээр бүрдсэн брэнд нэртэй болсон. Sony гэдгийг хүн болгон мэднэ гэдэгт итгэлтэй байна. Япончууд технологийн патентыг худалдаа авч жаахан өөрчлөлт оруулж дэлхийн зах зээлийг өөрийн гартаа оруулж байсан бөгөөд Америкийн эзэн улсын зүгээс холбоотой улстай хориг тавьдгүй байсан. Харин өөр улс орн Америкийн эзэн улсын патентыг худалдаа авна гэх юм бол ихээхэн асуудал тулгарч бараг авах магадлал тун хомс байсан гэж хэлж болно. Япончуудын ажилсаг байдал хямдхан ажиллах хүч шилдэг технологийн хүчээр 1970 оны ихэнх гэхэд Японы компаниуд дэлхийн зах зээл дээр олон 10 жил монопол байсан барууны компаниудыг шахан гаргаж тэдний оронд дэлхийд Японы шинэхэн компаниудын брэнд нэрийг гаргаж эхэлсэн. Японы урган хэрэглээний цахилгаан төхөөрөмжүүд болон автомашинууд маш хүчтэй гарч ирсэн. Японы бараа бүтээгдэхүүнүүд барууны бүтээгдэхүүнээс харьцангуй бага үнэтэй бөгөөд гол нь чанар нь гайхагдаж байлаа. Америкийн эзэн улсын компаниуд ийм ширүүн өрсөлдөөнд ялагдаж маш ихээр алдагдалд орж байлаа. Америкийн үйлдвэрүүд хаалгаа барьж олон мянган иргэд ажилгүй болж байсантай холбоотойгоор Америкийн эзэн улсын хэвлэл мэдээллээр Японы компаниудыг шударга өрсөлдөхгүй байна гэж буруутгаж Конгресс зах зээлийн хамгаалах үүднээс Японы бараа бүтээгдэхүүнд гайлын татварыг нэмэх асуудалж яригдж эхэлсэн. Ингэснээр Японы бараа бүтээгдэхүүн өндөр үнэтэй болж Америкийн эзэн улсын дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн бодлого явуулсан. Гэхдээ татвар нэмэх асуудал нь үргэлж хажуугаараа аюул дагуулж байдаг. Та татвар нэмэх юм бол нөгөө тал бас өөрийн талаас татварыг нэмнэ. Эцэстээ энэ хинч ашиггүй болдог ийм жишээ олон байдаг. Иймд ямар нэгэн өөр шийдэл төрөх нь зүйтэй байлаа. Америкийн эзэн улс нь өөрийн мөнгөнд тэмдэгтээ жаахан үнгүүдүүлэх аргыг барьсан. За тухайн үед ч болон одоо ч гэсэн хүн болгон мөнгөө доллараар хадгалж Америкийн эзэн улсын зах зээлд мөнгөө эргэлдүүлэх хүсэлтэй байдаг. Ийм ч утгаараа доллар манай гаригийн хамгийн хүчтэй мөнгөнд тэмдэгт. Америкийн долларын ханш хатуу байдгаас Америкийн эзэн улсын бараа бүтээгдэхүүн зах зээл дээр үнэтэй байдаг бөгөөд Америкийн эзэн улс нь өөрийн холбоотон улсуудыг зах зээлд долларыг их хэмжээгээр нийлүүлж долларын ханшийг унгаах бодлогыг дэмжихийг хүссэн байдаг. За энэ нь тухайн үед маш өрмөд шийдэл байсан бөгөөд Япон, Англи, Франц, баруун Герман зэрэг улсууд өөрийн долларын валютын нөөцөө зах зээлд гаргаж зарж бодлогын хүүгээ эксгэсэн. Харин Америкийн эзэн улс нь эсрэгээр банкны бодлогын хүүгээ буулгасан. Үүний ачаар Америкийн эзэн улс нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хямд үнэтэй гаргаж харин холбоотой улс орнууд Америкийн эзэн улсын зах зээлд хөрөнгө оруулалтаа эксгэсэн ийм одоо явдал болсон. Мөн Америкийн эзэн улсын технологи болон бараа бүтээгдэхүүнийг бага үнээр зах зээлдээ оруулах боломж нь бүрдсэн. Нэгүгээр бүгд өөртөө ашигтай байдлыг бий болгосон бөгөөд 1985 онд Нью-Йорк хотын алдарт Плаза жишт буудалд хийсэн гэрээ хэлцээр эцэстээ Японы эдийн засгийг үгүй хийж эхэлсэн. За 1980 оны сүүлээр Японы аж ахуйн нэгжүүд Америкийн компаниудыг ихээр худалдаа авч Америкийн кино оддуудыг өөрийн бүтээгдэхүүний рекламд ихээр тоглуулж байлаа. За эдийн засаг хөгжихээр Япон улс гадны хөрөнгө оруулалтанд дарагдаж мөнгөөр бороо орохдоо адил зүйл болж байсан. Гэвч Япон улс маш бага газар нутагтай. 1986 онд Японы хүн амын нэгтрал дэлхийд 3 дугаарт орж байсан бөгөөд 334 хүн 1 квадрат километр талбайд оногдож байсан. За харьцуулан хэлэхэд Германд энэ үзүүлэлтээр 223 хүн байдаг бол Америкт 27 хүн. За бүр Хятадд энэ тоо 125 хүн 1 квадрат километр талбайд оногдож байсан.
За эхний байруудыг Өмнөд Солонгос 428 хүнээр хоёрт орсон байсан бол манайх улс 14405 хүн 1 квадрат километр талбайд оногдож байгаа. За энд Японы хөрөнгийн зах зээл өсөж орон сууцны үн тэнгэр татсан. За хүсэлт нийлүүлэлтээс хэд дахин их байлаа. Орон сууцны үн болон төрөөс нэмэгдэхийн хэрээр Японы компаниудын үнэлгээ нэмэгдэж хувьцаа нь өссөн. Хүн болгоно л дэлхийн хамгийн ашигтай зах зээлд орох хүсэлтэй байлаа. За 1987 онд Токио хотын 1 квадрат метр офисын талбайны үн 25,000 Америк доллар төрсөн. За яг ийм мөнгөөр тухайн үед Америкийн эцэс улсад цоошин сүүлийн үеийн хуралдааны Chevrolet Corvette болон BMW машин худалдан авах мөнгө байсан. Банкуд зээл хангалттай гаргаж байсан бөгөөд авсан зээлдэгч нь мөнгөөр хувьцаа болон үл хөлхөрөнгө худалдан авч байлаа. За энэ асуудлыг улам хөндрүүлж хөөсийг улам томруулж байсан. За мэдээж үл хөдлөхөрөнгийн үн зохиомлоор хөөргсөн үн байсан. За хөрөнгө оруулалт хуучин шигэ бараа бүтээгдэхүүн зохион бүтээх үйлдвэрлэл хөгжүүлэх биш харин зүгээр л хурцтай үн өсөж буй орон сууц үл хөдлөхөрөнгөд хурдан ашиг олох гэсэн дамын 8 ачтыг хөрөнгө оруулалт болж хувирсан. (1960 болон 1970-ад онуудад Японы эдийн засаг бага цалиус, шилдэг технологийн шинжилт зэргийн үр дүнд маш чанартай бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж бүх өрсөлдөгч нараа үгүй хийж дэлхийн зах зээлийг эзлэн эдийн засгаа тэлж байсан бол 1980-ад оны сүүлэхэд Японы йений ханш чангарсантай холбоотойгоор Японы бараа бүтээгдэхүүний үн хуучин шигэ хямд байхаа болсон. Плаза жашт буудалд хийсэн гэрээний өмнө Японы валютын ханш $1 250 йен өгдөг байсан бол 1990 он гэхэд $1 150 йен болсон түүхтэй. Тухайн үед Японы аж үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн хамгийн чанартай, хамгийн орчин үеийн техник хэрэгсэл байсан боловч үн нэмэгдсэнтэй холбоотойгоор худалдааны эргэлт багасж Японы бараа бүтээгдэхүүнийг оруулж ирдэг компаниудын ашиг орлого багассан. Японы бараа бүтээгдэхүүний гадаад зах зээлд нийлүүлэх зорилготойгоор экспортлогч нарт хямд хүүтэй зээлийг ихээр гаргаж мөн өөрийн үйлдвэрлэгч нарт бага хүүтэй зээлийг ихээр нийлүүлж эхэлсэн. Барьцаанд аж ахуйн нэгжүүд өөрийн өндөр үнэтэй барилга байшин мөн компани хувьцаа зэрэг барьцаалсан. Эдийн засаг дээрдэх биш харин ч хөөс бий болж хүмүүс хямд хүүтэй авсан зээлээрээ орон сууц болон үл хөдлөх хөрөнгө болгож байсан ил болж төв банк бодлогын хүүгээ эксгсэн. Гэвч оройтсон шийдвэр байлаа. Дамын 8 ачтын ашиг олно гэсэн үл хөдлөхөрөнгийн зах зээл багасж үн огцсон буурсан. Худалдан авсан байсан орон сууц хувьцаа зэрэг өндөр үнэтэй байгаа дэр нь худалдах гэж бүгд нэгэн зэрэг улаарснаас болж хөөс хагарч 5 жилийн дотор Японы аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үн огцсон буурч 2 дахин багассан. Японы хөрөнгийн зах зээл огцсон буурсантай холбоотойгоор хөрөнгө оруулагч нар сандралд орж Японы эдийн засаг гүн хямралд орсныг мэдмэгц бүгд мөнгө гаргахыг хүссэн. Японы төв банк зах зээлийг хамгаалах зорилготойгоор аж ахуйн нэгжүүдэд маш бага хүүтэй эсвэл огт хүүгүй зээлийг санал болгож эхэлсэн. Харин одоо яаж бодлогын хүүг багасгаж хүүгүй болгосон ч юу ч өөрчлөгдөхгүй байгаа. Япончууд байгаа мөнгөө өрхийг хүсэхгүй байгаа бөгөөд маргааш өдөр нь юмны үн өнөөдрийнхөөс бага болно гэдгийг мэдэж байгаа. Одоо төв банк нь аж ахуйн нэгжүүдтэй хүүгүй зээл олгодог боловч компаниуд йений ханш улам унахыг хүлээж зээл авахыг хүсэхгүй байгаа. Хүүгүй мөнгөд Японы аж ахуйн нэгжүүдийг үе таалга барьчихгүй ямар ч байсан ажилчтай халахгүй байх үндсэн шаардлага тавьдаг. Одоо Японы 5 аж ахуйн нэгж тутмын нэг нь хөнгөлөлтөө хүүгүй зээлд хамрагдсан байдаг бөгөөд дампуурчихгүй оронтойгоо цөөлчихгүй байхаар ажиллаж дэмжигэнсэн байдалтай байсаар байхаа. Японы томоохон аж ахуйн нэгжүүд болсон Toyota, Sony, Mitsubishi 1970-аас 1990 онуудад дэлхийг эзэгнэж байсан компаниуд одоо Өмнөд Солонгосын болон Хятадын компаниуд захиулж зах зээлээ алдсаар байгаа. 1989 онд дэлхийн шилдэг 50 компани жагсаалтанд Японы 32 компани багтдаг байсан бол одоо энэ хүч жагсаалтанд ганцхан Японы Toyota компани үлдсэн байхаа. Япон хүн суглаанд их мөнгө хожоод үр ашигтаа зарцуулж чаддаггүй хүн шиг л байгаа. За учир нь урд өмнө нь ийм хэмжээний мөнгө хизээч Японд ингэж их орж ирж байсангүй. За эдийн засаг зогсонх байдалтай өнөөдрийн байдалтай байна. Зөксөлт нэмэгдэхгүй байгаа олон шалтгаан байгаас нэг шалтгаан нь Япон улс хамгийн хөгшин оршин суугчтай улс болсон. 5 хүн болгоны нэг нь 65 наснаас дээш үүнд буруу юу байгаа юм гэж та бүхэн бодож магадгүй.
настай хүмүүс ажил хийдэггүй бөгөөд маш бага хоол хүнс зарцуулдаг. Эдийн засагт энэ үзүүлэлт маш их чухал байдаг. За амьдралын өвтөг Японд өндөр, гэхдээ амьдралын чанар өндөр байдаг учраас хүн ам нь удаан амьдардаг. Хөгшчүү жил болгон ихсэж, харин хүүхдүүдийн төрөлт багасж байна. За Япон үнэхээр гайхалтай улс. Иргэд нь юм өсөхийг хүлээдэг биш, харин үн буухыг хүлээдэг. Дэлхийн нэр хүндтэй томоохон компаниуд орон нутгийн үйлдвэрлэгч болон хувирч байна. За орон нутгийн жижиг бизнес эрхлэгч эзэд өөрийн бизнесийг өвлүүлэх хөнгүүд тул насан эцлэхэд тэр бизнес нь хаалгаа барьж байна. За Япончууд түүхэндээ олон удаа хүнд хэцүү байдалд орж байсан түүхтэй агуу ард түмнэ. Ийм тхэн тэднийг босгож дахин дэлхийн эдийн засгийн манлайлагч болох нь одоогоор тодорхойгүйч Япон улс дахин сэргэнэ гэдэгт би лав дотроо итгэдэг. Ер нь барилгатай холбоотой юм хийгээ авчиж байна таад. Зөв. Америкт байдаг монголчууд бол барилга дээр аягүй сайн. Ер нь олон жил барилга дээр ажиллаж сурцсан. Өөрсдийн баригадууд бий болгоцсон. Өөрсдийн том компаниудтай монголчууд аягүй хөөдөг шүү дээ. Энд чи бас ялгаагүй бас л яг л тийм байгаа үстэй тийм ээ. Барилгын том компаниуд ч юуны метроны бас зам барьдаг монголчууд өссөн. Метроны зам хүртэл барьж гин юм чи төсөл авчихсан. Шууд компани байгуулад төсөл аваад аваад үзтгэл Мундаг мөсөндөө байгаа. Одоо энэ ч манай анхны монголчууд ирээд орж одоо 30 жил болчихж байгаа байлгүй те. Тийм ээ. 30 гаруй тэрнээс ч их байж магадгүй байх. Тэгж бодглохлээр чи одоо Монголд 89 он 90 онд арчил ирсэн гэл ингээд бодоход одоо оргилж чи 34-5 жил болчихлоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр анхны Японд одоо монголчууд ирсэн гэд бодох юм бол 91-92 онд анхны оюутнууд тэр ирж ирсэн гэж бодох юм бол 30 гаруй жил, 32-33 жил тэр болчихж байгаа юм байна. Тэгээд хажуугаар нь манай сумуучт их байна. Тийм ээ. Сумуучт их. Ер нь бол одоо монголчуудын нийллэг, шинжилгээ үйлчлэг одоо тиймэрхүү юм болдгоо. Болно үз. жилдээ нэг Тэр өргөн дэлгэр болох юм дээ. Сарын нөгөө одоо юу гэх алтан 7 хоног Golden Week болдог байхгүй. Энэ хаврын баяр нь гэсэн үг. Хаврын баяр бол монголчуудын хаврын баяр. Тэр одоо хамгийн том. Тэгээд 2 өдөр баг наадам шиг тэгээд сайхан байрлаж байгаа л. Монголоос жочин гэрхүү дуучид хамтлагийнх нь энэ. Сая нанин таст ирсэн үгүй юу? Тэгсэн байсан ирчээд явсан. Нанин таст ирчих шиг болсон. За ер нь Япон Монголтой ч ойрхон байдаг. Нөгөө талаас харилцаа, соёлын харилцаа их сайн өргөн дэлгэр байдаг. Тэр утгаараа манай Монголын урлаг соёлынх нь хэрдэг бололтой, тийм ээ? Ойрхон. Сая коронавиг гэсэн ирж чадахгүй байсан. Одоо л ерөнхийдөө нээлттэй. За коронавигийн үеэр та нар бол бас хэцүү хүнд байсан байх та. Гэхдээ Японы засгийн газар одоо татвар төлөгч та хэдэд бас тусалж дэмжих тийм асуудал байсан уу? Одоо юу гэх юм байсан уу? Одоо Японы ойшинсоо үйдтэй өнгөрт мөнгө 100 мянга гэдэг чинь одоо хэдэн төгрөг гэсэн үг юм бэ манайхаар Монгол руу нэг бол доллар руу хөрвүүлвэл одоо хэд байх вэ? За бас л их тоо байх та. 2-3 сая төгрөг. 2-3 сая. Гэхдээ тэрийг нэг удаагийн бослогоо тусламж юм уу? Нэг бол сар бүхэн өгжсэн юм уу? Нэг удаагийн бослогоо тусламж. Тэгээд заримд нь бас сар бүхэн өгжсэн бас хүмүүс шаардлага хангаж байгаа хүмүүс. За нэг өөрөө хөвгчтэй тэ орлого багтаа гэдэг юм уу? Тэр усуулт бас өгжсэн байж магадгүй. За хатна гэр бүлтэй юу? Гэр бүлтэй. Гэр бүлтэйгээ энэ чинь хамт байдгаа. Хүүхдүүд. Хүүхд одоо 10 сартай. 10 сартай Японд төрсэн. Тий. Энд төрөхлөөр Японы иргэн болох уу? Нэг бол нөгөө иргэн болохгүй Америкт жишээ нь хүүхд төрөх юм бол энд болохгүй. Энд яг нөгөө аав нь ээж нь ямар визтэй вэ? Нэг тэр яг тэрүүгээрээ дагаал явах уу? За ямар ч тийм юу байхгүй. Тэгэхдээ энэ чинь хүүхд төрүүлэхэд бас төлбөртэй юу? Жишээ нь Америкт бол за монголчууд маань төрөхтэй мэдээж хэрэг мөнгө төгрөг байхгүйгээл тусламжийн тийм ээ одоо ханд маркер гэдэг ерөнхийдөө төрөхт очиад өрчдөг. Энд чи яадаг юм? Энд чи юу вэ? Төлбөртэй гэхдээ төлбөрийн улсаас төлдөг шүү дээ. Улсаас төлдөг үү? Энд чи. Эмнэлгийн төлбөр нь ер нь жоохон үнэтэй. Гэхдээ тэрийг нь бараг 90% улс даачдаг хаад мэдээж хэрэг тийм ээ. Одоо та нар бол бид нар бол энэ чи амьдрахлаар бол мэдээж хэрэг орлого багтаад л орно шүү дээ тийм ээ.
Өвгжил Японы өөрсдийнхөө жигтэр гүйцээд орлогоо Тэр үлэхдээ нөгөө орлого багтай биш хүн бүр тийм байх уу? Иргэн бүр. Япончууд хэрэг одоо тэтгэмж халамжинд ер нь амьдэрдэг юм дээ. Халамж их өгдөг Япончууд. Их өгдөг. Өөрөөсөө тэрийг бас залуу багтаа ч юм уу амар сайн тийм татвар сайн төлдөг байсан бол сайн төлдөг байсан бол сайн авах юм шиг лээ бас. Ер нь сайн. Тэр халамжийн юм бол айгүй сайн. За буруу талаар үлдээ хөдөлгөөнд явхлаар бас сонир байдаг юм байна. Анх дасахад хэцүү дээ, тийм ээ. Чи хэцүү байсан уу? Гэхдээ яг бас нэг айхтар энд барьж байгаа Монголд очиж барихаар жоох. Би чиний анх хэмжээ авч ирсэн мэдрэмжийг бас мэдэрч ирсэн. Би Малайзд очиод Малайз ч бас буруу талаар үлдээ байл. Яг эндхийхтэй адилхан. Тийм шүү дээ. Хоёрхан болсон. Тий. Тэгээ Малайзд очиход би машин түрээслээд бас хөдөө орон нутгаар нь явж үзсэн. Тэгэхээр бас буруу үлдээ бас барихад гөөмөө эвгүй байсан шүү ихний өдөр. Тэгэхээр чамд бас их л эвгүй байсан байх анх тийм ээ. Чи өөрчилчгээд. Анх мотоцикл барьж байгаа юм хөдөлгөөнд оролцож байсан. Тэгсэн үү. Тэгэл нэг жил гаруй тэгэл Япончуудын цалин хөлс яаж идрүүгдэх юм бэ? Америкийн би нөгөө мэддгээр Америк гэж яриад байгаа шүү. Жишээ нь Америкт бол 7 хоногор хүмүүс цалин аваад чамд. 7 хоногор. 7 хоногийн сүүл бүхэн ажилласан цагаараа ингээл бодогдоод байна. Япончууд яа. Японд болохоор ингээ хоёр байд юм. Ингээ сард ажилласан өдрөөрөө цалингаа авах уу эсвэл үндсэн цалин ингээ ажилласан ажлаагүй одоо амралт их байсан ч ямар ч хамаагүй үндсэн ажилтны визээр үндсэн ажилтнаар үндсэн цалин авах юм. Хоёр өөр өдөр. Тэгээд үндсэн ажилтны цалин жоохон бага, татвар өндөр төлөгдөн. Гар дээр ирэх нь жоохон бага. Үндсэн ажилтан биш зүгээр одоо арбайт хийгээд бол яг хоо яг зэрэг бас буруу ойлгохгүй наа бас ярихгүй. Гэхдээ чиний хувьд бол та нар бол үндсэн ямар нэгэн газар биш өөрсдөө хуваар ажиллаж байгаа болохоор барилга одоо ажил олж байгаа эзэнтэйгээ өгж байгаа эзэнтэйгээ та нарт тохирол мөнгө тохирол явждаг баг тийм ээ. Ер нь бол одоо Гэхдээ одоо эмэгтэйчүүд монголчууд энэ чи ямар ажил хийх вэ? Жишээ нь за эрчүүд бол барилга дээр ажиллаа явуулаа. Хүүхнүүд нь одоо яадаг юм? Жашт буудалч байдаг юм уу? Хүмүүс үл тэгэл том офис ажил хийгээд тэгээ жоохон сургууль байсан боломжгүй. Тэгээд жашт буудал тэд нар яаж салингаа 7 хоногоор авах уу, сараар авах юм уу? Сараар авч байгаа. Сараар авч байгаа юу те? Амьдралын өртөг хэр байдаг юм энэ ч. За нөгөө жишг юм чинь бол орон сууцны төрөөсийн үн төлбөр шүү дээ. Жишээ нь би одоо нөгөө Монголоос ирээд бас жоохон олдсон болно. Монголтой яг харьцуулж бодож чаддаггүй. Тэгээ Монголоос ирсэн хүмүүс болохоор Монголоос барах хямдхан байгаа шүү дээ. Тэгээд идэв. Тийм үү? Төрөөс энэ чи бол үгүй төрөөс мэс жоохон нөгөө хоол унсчихсан. Тийм. Монголоос Монголтой барах адилхан зарим барах хямдхан ч байгаа гэдэг. Тэгээ мэдээж юу л өндөрөлтөө зардал бол жишээ нь бензин л ярил л да. Одоо Монголд бол бензин хамгийн хямдхан. Бусад орнтой харьцуулах юм бол хамаагүй хямдхан юм байл. Европт бол 1 литр бензин бүр 1 евро гараа авчдаг. Монгол руу өрүүлэх юм бол бараг 3000 4000 төгрөг авчна. Энэ ч юм уу те. 170 доллар гаруй болчихж шүү дээ. 2000 гаруй төгрөг болчихж байна тийм ээ. Манайхтай ерөн төсөөлөл юм байна. Тийм байна. Япон хамгийн том нефт, газ экспортлагч улс орн. За шингэрүүлсэн хийг бол Оросоос авчиж байгаа, Сауди Арабиас их авдаг. За бензинийг бол Оросоос авч байгаа. За мөн Сауди Арабиас их авч байгаа. Өөрөөсөө бензин ирдэг. Ийм томоохон үйлдвэрүүдтэй ийм улс.
явж чад хаваараа зогсолт хийчлээ. Харгалж хараад байна уу? Ямар ч агарч болдог байхгүй. Бүх юм унтраастай. Хүмүүс одоо нэг жоохон сандралтад эхэлж байна. Тэгээд ямар учраас ингэ зогсчихсон гэдэгтэйгүй. Богоноос гарч болохгүй. Гэл зарлаад байна. Одоо хүмүүс хөдөлгөөний гайхсан. Тэгтээ тайв болсод юм. Монголчууд бол одоо арилал. Ерөөсөө хаагааргүй олчлаад ажиллаж явах байтал. Хүмүүс аль тайван байна.